10 жилийн өмнө 2 хүүхэд тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж байгаа тухай ярьдаг байсан. Тэгвэл өнөөдөр 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байгаа нь тогтоогдсон байна. Хамгийн гол нь 6 хүртэлх насны хүүхэд өөрийгөө хүчирхийлэлд өртөж байгаагаа ч мэддэг байна. Тиймээс хүүхдийг өөрийгөө хүчирхийллээс хамгаалах мэдлэгтэй болгох төсөл хэрэгжиж байна. Хүүхдийн эрхийн байгууллагуудаас хүүхдийн эрх хаана хамгийн их зөрчигдөг талаар судлахад 15% нь гэр бүлийн орчинд, 32% нь сургууль цэцэрлэгийн орчинд, харин 53% нь гудамж талбайд гэж хариулсан байна. Түүнчлэн судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 38% нь хүчирхийлэлд өртдөгч хүнд ч хилдэггүй гэж хариулжээ. Мөн бага насны хүүхдүүдийн хувьд хүчирхийлэл гэж юу болох, хүчирхийлүүлж байгаагаа ч мэдэхгүй байна. Хүүхэд хүчирхийлэл гэж юу болох талаар ойлголттой бол үгүй гэж хэлж чаддаг байх ёстой. Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн сан болон холбогдох байгууллагууд хамтран төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хүчирхийллээс өөрийгөө хамгаалах арга ухааныг цэцэрлэгт байхаас нь сургах үйл ажиллагааг туршиж байгаа юм а. Улсын хэмжээнд бол 11 цэцэрлэг дээр туршиж байгаа. Одоо яг цаашдаа бол сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт оруулаад ингээд явах юм бол энэ маань төсөл бол доктортой үргэлжлэн та бүхэн бас мэдчихэж байгаа тий аливаа төслийн үйл ажиллагаа санхүүжилт дуслаа зогслоо. Тэгэхээр 2019 оноос эхлээд бид нар бол энэ асуудал руу нэлээд төлхөө одоо анхаарна гэсэн бодолтой байгаа. Хүүхдийн хүчирхийллийг бие махбодын бэлгийн сэтгэл санааны үл хайхрах зэргээр ангилдаг. Төслийн хүрээнд цэцэрлэгийн багшуудад зурагт ном жүжиг үзүүлэх зэргээр хүчирхийллийн талаар хэрхэн өөрийгөө хамгаалах талаар ойлголт өгч байна. Тодорхойлбол зурагт болон хүүхэлдэйн киноны баатраар дамжуулан хүнд итгэж болох, тэдний биеийн хаана хүрч болохгүй, танихгүй хүн юм ярих, хаа нэг тийшээ хамт явахыг хүсэхэд үгүй гэж хэлэх, цаашлаад зүгтах шаардлагатай ч хэлж байгаамаа. Хүүхдийнхээ нас сэтгцийн онцлогийг эцэгчүүд мэдэхгүй байна л да. Энэ бага насны хүүхдийн өөрийнх нь биеийн хөгжил яаж явагддаг гэвэл маш их хөдөлгөөнтэй. Асар их хөдөлгөөн донд тэдний бие хөгжиж яадаг, бие организм хөгжиж яадаг. Бие организм хөгжиж тэр хөдөлгөөн донд юмд хүрч асч хагалж одоо гэмтээж эвдэлж тэрийг одоо сонирхож үзснээрээ хүүхдийн уурах тархины хөгжил бас явагдчихэдэг тийм учраас бага насны хүүхдэд цахилгаан гутах нь бол ерөөсөө хэвэн үзэгдэл. Тэр нь эцэгчүүд яг цаг дээр хүүхдийн маань ингэчиж гэж гомдлолоод идэг боловч цаана өөрсдөө бид нар ямар байдлыг хүчирхийлэл гэж үзгүй яаж хүчирхийлээд байна гэдгийг бас мэддгүй юм билээ. Сургалт явуулахад дуртай ирэхгүй. Бид нар бол баг за ер нь хүчилжээж энэ сургалтыг явуулсан. Суусныхаа дараа эцэгчүүдийн хандлага эрс өөрчлөгдөжсэн. Хүүхдүүдэд болохоор яг өөрийгөө яаж хамгаалах талаар бид нар явуулж байгаа байхгүй. Тэгэл одоо бид нар анх энэ төсөлд орж ирээ сургалтанд сууж байхад хүүхдийг одоо тэгээ умдаг шодоо гэдэггүй одоо заавал тэрийг хийж ярих хэрэгтэй юм уу гэлээ өөрсдөө тийм ойлголт орж ирсэн усуч тийм бид нар. Тэгэхэд хүүхдүүдэд тэрийг ярихад орой хүүхдүүд тэгээ эмэгтэй хүүхдийг ингэж хэлдэм байх, эрэгтэй хүүхдийг ингэж хэлдэм байх гэдээ ирэхэд аав ээж нь сонсчод нүүр нь тий одоо улаах байдалтай. Энэ бол одоо бид нар хичээд байх асуудал биш болсон юм байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар хүүхэд эхийн эвлээд байхаас 8 нас хүртэлх хугацаанд тархины хөгжил хамгийн идэвхтэй явагдаж, ирээдүйд сурч хөгжих суурин тавигддаг нь тогтоогджээ. Энэ үед хүүхэдтэй хэрхэн харьцах нь ирээдүйд хэн болохыг нь тодорхойлно. Хүчирхийлүүлж өссөн хүүхэд хүчирхийлэгч болох өндөр магадлалтай.